Занга академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. За сайн байцгаана уу? Сэтгэл зүйч Маргалгаа байна. Зангийн академитайгаа хамтраад эмэгтэйчүүдэд зориулсан сургалт сэтгэл зүйн сургалтуудыг хүрэхэд бэлэн болсон байна. Эхлээд бид эмэгтэйчүүдийнхаа сэтгэл зүйн онцлогт зориулсан хэрхэн өөрийнхөө онцлогийг таньж мэдэх вэ? Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн төрөлхийн онцлог магадгүй бидний тархины үйл ажиллагаа эрэгтэйчүүдээс ямар ялгаатай байдаг? Энэхүү онцлогтой тохируулсан бид нар өөрсдөө хэрхэн өөртөө итгэлтэй байж, аз жаргалтай байлгаж хайрлах үе, сэтгэл хямралд өртсөн үеүдтэй яаж тэр үнэлэлтэй үеэс өөрийгөө босгож авчрах вэ гэдэг зөвлөмжүүдийг эмэгтэйчүүдтэй охтуудаа хүрэхээр бэлэн болсон байгаа. Тэгэхээр хэдүүлээ эхлээд өөрсдийнхөө онцлогийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй авч үзцгээе. За эмэгтэй эрэгтэй тархины үйл ажиллагаа угаасаа маш өөрөөр ажилладаг гэдгийг батлаад, судлаад ялгаа онцлогуудыг гаргаж ирээд түүн тохирсон зөвлөгөөний арга барил болоод амьдралын хэвшил загваруудыг эрдэмтэд мэдээж судалсаар ирсэн байгаа. Тэгэхээр эмэгтэй хүний тархины онцлог бол эрэгтэй хүнийхээс хэл ярианы төвийн онцлогоор хамгийн нэгдүгээр ялгаатай байдаг. Тэр нь эмэгтэй хүмүүс илүү их нөө хэл ярианы төвийн хэсгийн ажиллагаа өндөртэй буюу эмэгтэй хүмүүс аливаа зүйлийг яриагаар учирлан тайлбарлуулж ойлгуулах хэрэгцээ өндөртэй. Өөрсдөө мөн аливаа зүйлийг ярьж байх үедээ өөрийнхөө сэтгэл санааны байдал дүн шинжилгээ хийж үздэг. Тэгэхээр эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдийн маань ярих хэрэгцээ өндөр байдгаас гадна заавал нөгөө хүнтэй өөрийгөө ойлгуулах биш, өөрийнхөө асуудлыг найзлуудаа эсвэл өөр хэн нэгэнд ярьж байх үедээ өөрийнхөө яагаад байгаа тэр асуудлыг тэр дундаасаа олж хардаг юм онцлогтой байдгаа гэсэн. За хувьслын онолын үүднээс эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа амьдралын аж байдлаас үүдэлтэй танин мэдгүй шин чанарууднаас нэлийн онцлогтой хөгжсөн байдаг. Жишээлбэл эрэгтэй хүний хувьд ан агнуур амьдралынхаа нөхцөл байдалтай уялдуулаад газар зүйн баримжаа сайтай, орон зайн баримжаа сайтай, газар зүйн мэдлэг болон орон зайн баримжаа сайтай байдаг бол эмэгтэй хүний хувьд ахуйн хүрээнд хийгдэх ажлуудыг нэгэн дор маш олон ажлуудад зэрэг анхаарлаа төвлөрүүлж хийх чадвар өндөртэй. Тэгэхээр мэдрэлийн эсийн өдвийн хувьд олон төрлийн ажлыг нэг дор амжуулах чадвартай буюу маш их дотроо боддог, нэмэг хэрэгцүүлж боддог. Гараар хийх үйл хийж байхдаа сэтгхийн үйлүүдийг зэрэг хийж чаддаг. Энэ нь бас нөгөө төрөлхөөс эмэгтэй хүнээс аяагдсан үр хөвгтөө асарч халамжлах, нэг болон түүнээс олон хүүхдийг зэрэг асран халамжлах гэсэн төрөлхийн өгдөлтэй бас холбоотой байдаг байна. Тэгэхээр эрэгтэй хүмүүсийн хувьд олон зүйлээс нэг зүйлийг сонгож байгаад тэр зүйлээ дуустал нь яг нэг зүйлдээ төвлөрч хийдэг бол эмэгтэйчүүдийн маань хувьд магадгүй сэтгэл хөдлөлтөй байдаг бас шалтгаан нь олон зүйлд зэрэг төвлөрч тэр болгоныгоо хамтд нь хийх байгалийн өгдөлтэй байдаг учраас зарим үед дэндүү их зүйлийг бодох, өөрөөсөө дэндүү их юм шаардсан юм санагдах, олон ажлыг зэрэг амжуулах га тэдрийг чадахгүй байгаа юм шиг мэдрэмжүүд төрж болно. Тэгэхээр энэ бол бидний бас зүгээр онцлог юм аа гэж бодоод заавал нэгэндээ чи юм байна, тийм байна гэхгүйгээр энэ бол зүгээр л эрэгтэй эмэгтэй тархины онцлог болон хувьслын онцлог байдаг. За эмэгтэй хүний сэтгэл зүйн суурь хэрэгцээнүүдийг чагсааж үзсэн байдаг. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд эмэгтэй хүн дараах хэрэгцээнүүдийг авах байгалийн хэрэгцээтэйгээс гадна сэтгэл зүйн эдгээр хэрэгцээ хангагдаагүй бол сэтгэл зүйн хямралт байдлууд, стресс, сэтгэл гутрал гэх мэт хөгжлийн болон насны хямралуудыг хүн дээр тусах хүлээж авах боломжтой. Ерөн сэтгэл санаа хямрах боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр хэрвээ ойрын үед сэтгэл санаа таагүй байгаа, нэг л сэтгэл санаа хямралтай байгаад байгаа бол та дараах сэтгэл зүйн хэрэгцээнүүдээсээ аль нь надад хангагдахгүй байна вэ гэдгийг шалгаж үзээд магадгүй тэрэн дээрээ өөрийгөө хэрэгцээг хангах арга замуудыг авах боломжтой гэсэн. За хамгийн нэгдүгээр эмэгтэй хүний хувьд сонсогдож ойлгогдох гэдэг хэрэгцээ байдаг. Тэгэхээр зөвхөн дотроо бодоод маш их зүйлийг ургуулсан боддог, дэврүүлэн боддог, юмыг их мэдрэмтгий ханддаг учраас дотроо бодож байгаа шийдвэр гаргах нь өөрт нь маш их стресстэй байдаг. Тэгэхээр хэрвээ таныг сонсох найз, гэр бүлийнхэн эсвэл хамт олон одоохондоо байхгүй байгаа бол ямар нэг байдлаар өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж гаргах арга зам бол эмэгтэй хүмүүс заавал өөртөө авах хэрэгтэй байдаг. Энийг тэгэхээр бид нэр гой хөгжмөөр гаргах ч юм уу, эсвэл зураг зурж гаргах ч юм уу, эсвэл өөрт төрж байгаа өдөрт төрж байгаа тэр бодлуудаа, сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ ямар нэг байдлаар гадагшуулах буюу бичих, зурах, өдрийн тэмдэглэл хөтлөх, за тэрийг шүлэг болгож бичих, эсвэл ямар нэгэн их оёх ч юм уу бодлоо зэгцлэх, тэдгэрийг ангилах, хэрэггүй бодлуудаа хаях, өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг бодлуудаасаа түүж гаргаж ирэх гэх мэт бодлоо зэгцлэх орон зай эмэгтэй хүн заавал өөртөө гарах хэрэгтэй. Тэгэхээр хин нэгэн сонсохгүй байгаа юм чинь би заавал
ярихгүй. Тэгэхээр миний ярих хэрэгцээ хангагдахгүй байна гэж бодолгүйгээр мэдээж амьдралын туршид заавал таныг одоо хэрэгтэй үед чинь сонсох нэг хүн байна гэдэг ямар ч хүний боломжгүй учраас хэрвээ та ийм нөхцөл байдалтай магадгүй хүүхдээ харж байгаа эсвэл одоо дөнгөж төрсөн байгаа ч юм уу яг идэвхтэй нийгмийн харилцаанд орох хин нэгэнтэй байнгын өөрийнхөө үзэл бод сэтгэл хөдлөлийг солилцох боломжгүй байгаад байгаа бол тэр бичих өөртөө цаг гаргах дуу хөгжим сонсох гэх мэт бодолтой гарах цагийг заавал зарцуулаарай гэж хүсмээр байна. За хоёр дахь нь бол эмэгтэй хүнд ойлгогдох хэрэгцээ маш чухал байдаг. Тэр нь өөрт нь зөвлөх биш. Эмэгтэй хүн нөгөө хүндээ юм уу хүнд өөрийгөө илэрхийлж ярьж байхдаа өөрөө өөрийгөө ойлгох бас нөгөө хүн маань миний ууртай байгаа, гомдолтой байгаа, эсвэл аз жаргалтай байгаа, эсвэл миний амьдрал тохиолдсон зүйлс ч юм уу ямар нэг сэтгэл дотор маань байгаа тэр яг өнөөдрийн мэдрэмжийг маань хэн нэгэн зүгээр ойлгосоо гэж хүсдэг. Эрэгтэй хүмүүсийн хувьд болохоор асуудлыг шийдвэрлэх гэдэг заагвар, асуудлыг шийдвэрлэх одоо тархины чадамж эмэгтэй хүнээс хамаагүй өндөр байдгаас гадна бүх зүйлийн асуудлыг шийдвэрлэх ёстой мэн гэдэг өнцгөөс нь илүү хардаг. Тэгээ асуудлыг шийдэх одоо гэр бүлийн даашч авал яаж дулаан байх уу, гэр бүлд нь хоол хүнс байна уу байхгүй байна уу гэх мэт ингээд ховслын онолоосоо байнга эрэгтэй хүн асуудлыг шийдвэрлэдэг хэм маягтай учраас эхнэрийнхээ найз охиныгоо эсвэл эмэгтэй хүмүүсийг юм ярих үед эрэгтэй хүн надаас юу хүсэж байгаа юм болоо, би энэ асуудлыг яаж шийдэж өгөх вэ? Эхнэр маань надаас юу хүсэж байгаа юм болоо гэдэг дээр байнгын төвлөрөөд байдаг бол эмэгтэй хүн зүгээр л өнөөдөр би одоо хүүхдээ хараад ийм байлаа. Эсвэл өнөөдөр ажил дээр маань зүгээр ийм зүйл боллоо. Өнөөдөр би найзтайгаа ийм харилцаатай байгаад одоо муудчлаа, сайндчлаа. Эсвэл би өнөөдөр их ядарлаа. Эсвэл хүүхдүүд өнөөдөр өвөнд орсонгүй гэх мэт ингээд зүгээр л өдөр тутамдаа болж байгаа зүйлээ эмэгтэй хүн хэн нэгэн ойлгосоо гэж хүсдэг. Тэгэхээр гэрсний дараа эсвэл үргэж байх үед мэдээж хамгийн дотны хүн нь нөхөр найз залуу байдаг учраас эмэгтэй хүн хамгийн дотно гэж бодож байгаа хүндээ л өдөр тутмынхаа болж байгаа тэр үйл явдлуудын бараг мэдээний тойм гэдэг шиг өнөөдөр болсон үйл явдлуудаа ярих гад ойлгуулах гад би нэг иймэрхүү байлаа гэдгийг ойлгуулах гад байдаг бол эрэгтэй хүмүүс тэр нь одоо хүүхдэд тэгвэл хармааргүй байгаа юм болов уу, эсвэл их готраад байна гэж байгаа юм болов уу, эсвэл гэртээ баймааргүй гэж байгаа юм болов уу гэд дандаа нөгөө гомдолж ийн асуудал ярьж ийн гэдэг үгнээс ханддаг. Тэгэхээр хэрвээ эрэгтэйчүүд маань үзэж байгаа бол бид нэр төрсөн болон төрсний дараах хүүхдээ харж байгаа, эсвэл гэртээ төр хугацаанд байгаа, эсвэл зүгээр л одоо амьдралд ямар нэг сэтгэл санаа хямрах зүйл тохиолдоод ярьж байгаа эмэгтэй хүнийг энэ өнцгөөс нь харж ойлгох хэрэгтэй байх нэ. Эмэгтэй хүмүүсийн маань хувьд нөхөртөө эсвэл найзлуудаа эсвэл тэрийг ярьж байгаа хүндээ би чамаас ямар нэг зөвлөгөө, зөвлөмж эсвэл миний буруу зөвийг хэлэх, эсвэл надад гарц гаргалгаа гаргаж өгөхийг хүсээгүй маа. Зүгээр л надад ийм байсан гэдгийг хин нэгэн ойлгож өгөх хэрэгтэй байсан маа гэдгийг бас үнэхээр ойлгохгүй байгаа бол тэр хүндээ тайлбарлаж хэлэх хэрэгтэй. Ер нь бид нар урт удаан хугацаанд харилцаатай байх гэр бүлийн хүмүүс, найз нөхөд хамт ажилласагд гэх мэт байнгын идэвхтэй харилцаанд орж байдаг хүмүүстэй өөрийнхөө ямар үед яамаар байдаг, гунигэлсэн үедээ ямар тусламж бусдаас хүсдэг вэ те, ууралсан байх үедээ ямар тусламж хүсдэг вэ, баяртай байх үедээ ямар хариу үйлдэл хүсдэг вэ гэх мэт өөрийнхөө хүлээлтүүдийг ойр дотны хүмүүстэй хилээд өгчих юм бол харилцааны асуудлуудыг ер нь ихэнх хувь нь аюул сан шийдэгддэг. Ихгүй бол нөгөө хамгийн ойрын хүмүүсээсээ баярын маань одоо гой хуваалцах байх, эсвэл надад интим билег барих байх, ийм юм болчих байх те, намайг гуниглахад хүрээд ирэх байх, надад ингэж хань болох байх гэх мэтэр нөгөө хүмүүсээс сэтгэл зүйн хувьд маш их хүлээлтийг хүлээдэг боловч нөгөө ойлгохдохгүй, сонсохгүй, хүссэн хэмжээнд нь хүрэхгүй болоод ирэхээр эмэгтэй хүн их гомдож, дотогшоогоо орж амьдралаас сэтгэл ханамж ч юм уу ер нь өөрийгөө тэр харилцаанаас үнс нөгөө байдалд мэдрэх гээд байдаг. Тэгэхээр энэ буцаагаад эмэгтэй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжинд маш том нөлөөлөл үзүүлж идэг учраас өөрсдөө сайн дураараа нөгөө хүмүүсээс хэцүүл хүлээгээд тэр хүлээлтэнд нийцэхгүй болохоор гомдоод байгаа юм биш үстэй гэдгийг бас анзаарч үзээд хүлээлттэй анханасаа тодорхой байлгаад нөгөө хүмүүстэй хилээд өгчих юм бол магадгүй нөгөө хүмүүст нь ч гэсэн таныг баяр жаргалтай юм уу, сэтгэл зүй тогтворгүй байх үед ганцаараа минь орох ёстой юм уу, эсвэл сэтгэл санааг нь хуваалцах ёстой юм уу, ямар тусламж хүсдэг вэ гэдгийг мэдэх учраас танд бас хэрэгтэй тусламжийг нь хүргэж чадах юм боломж үүсдэг байх нэ. Тэгэхээр ярилцаад өөрийнхөө хүлээлтийг ойр дотны хүмүүстэй бас заавал хэлж агаарай. Энэ зүйлийг бид нэр өөрсдөө хийж иж нөгөө сэтгэл зүйн хэрэгцээ болох би бусдад ойлгогдож байна гэдэг мэдрэмж хэрэгцээг хангаж чадна. За бусдад ойлгогдож байна гэсэн мэдрэмж хэрэгцээг эмэгтэй хүн өөртөө бусд харилцаанаас авч чадсанаар тэр харилцаанд өөрийгөө би чухал хүн юм байна.
би найзынхаа чухал найз юм байна. Миний найз үнэхээр надад одоо дуртай юм байна. Би хайртай найз юм байна тий. Эсвэл би одоо энэ гэр бүлд их үн цэнтэй хүн юм байна. За би хүүхдүүдийнхээ хувьд их сайн ээж юм байна. Эсвэл миний нөхөр, миний найзлаа надад маш одоо хайртай юм байна тий. Би хамт олонныхоо дунд их үнэлэгдсэн сайн ажилтан юм байна гэх мэт тэр хүн надад яаж хандаж харилцаж байгаагаас эмэгтэй хүн өөрийгөө тэр харилцаанд дунд хэрэг үн цэнтэй вэ гэдгээ тодорхойлох гээд байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүсээс ганц 2 удаагийн тэр үйл ойлголцол харилцаан дунд үүссэн магадгүй тоохгүй байх, үл ошоох, үл хүндэтгэх гэдэг байдлуудаас өөрийгөө үнэлэх хүнлэмжээ тэр чигт нь бууруулаад байгаа юм шиг үстэй гэдэг дээр бас бид маш сайн анхаарах хэрэгтэй. Хэрвээ дан ганц бусдаас хамаарсан сэтгэл хөдлөл болон сэтгэл хөдлөлөө хамааруулдаг, өөрийн үнэлэмжээ хамааруулдаг байх юм бол байнгын сэтгэл зүйн тогтворгүй байдалд байх, байнгын өөрийгөө үнэлэх хүнлэмж хэлбэлзэлтэй, савлгаатай байдал байдаг учраас бусдын яаж хандхаас үл хамааран бид нар өөрсдийнхөө үн цэн болоод үнэлэмжийг тогтвортой байлгах тал дээр ажиллаж бас хил хязгаар тавьж сурах хэрэгтэй гэдгийг хоёр дахь хэрэгцээн дээр анхааруулмаар байна.